Сайн байцгаана үзэгчтэй, итгэлтэй яриа үзэгч та бүхэнд цоо шинийг дугаараа өргөхөд бэлэн болсон байна. Энэ удаагийн итгэлтэй яриа ярилцлагын нэвтрүүлгийн зочноор цагдаагийн бэлтгэл дэд баранда Гомбо дөржийн бүх чулууныг урьсан байгаа. Гомбо дөржийн бүх чулуун 1978 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 1986-аас 1996 онд Онгон сумын 10 жилийн дунд сургууль, цагдаагийн академиг эрх зүйч мэргэжлэр төгссөн хууль зүйн ухааны магистр. 2000-аас 2003 он хүртэл Сүхбаатар аймгийн цагдаагийн хилтэст хэсгийн төлөөлөгч, 2003-аас 2012 оны хүртэл эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч. 2012-оос 2014 онд нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах, тасгийн дарга. 2014-өөс 2017 онд Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах, тасгийн дарга. 2017-оос 2020 онд эрүүгийн цагдаагийн газрын тасгийн даргаар тус ажиллаж байсан. 2020 оноос 4 чин өсөх компани захирал, 2022 оноос малчтад туслах нийгэмлэг, нийгэмдүүлчлэх төрийн бас байгууллагын тэргүүн FPLC компани хуульч. За сайн байна уу? За сайн байна. За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна. Сайхан. Итгэлтэй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн зочин аймарт бас өргөдөж жаахан шарга гэж тэр сайхан одоо уран бүтээлийн талаар мөн одоо Сүхбаатар аймгийн Онгон сумынхаа хөгжил цэцгэлтийн талаар тэр сумын төрж өссөн хүний хувьд нутаг орныхоо талаар бас яриа дэлгэх энэ сайхан хүсэлтийг мөн хүлээж авсан даа нийт үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэдгийг хэлье. За нэвтрүүлэгтээ бас урьж оролцож байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгэхээр та бүхэнтэй ярилцах таатай байна. Энэ жилийн тухайд ямар намар болж байна таны хувьд? За нутагт ер нь энэ зам их сайхан зам болсон. Төсвөрийн жил болоогүй сайхан зам боллоо. За тэрийгээ дагаад намарч бас их сайхан, алгар сайхан болж байна. Одоо өнгөрсөн жил бас хүндхөө өвөл болсон ч гэсэн одоо бас намар маань одоо зуны тэр үйлчлэл намар их сайхан болж байна. Одоо нутагт бол жинхэнэ налгар намар гэдэг болж шүү дээ. Нөгөө дэлхийд дэлгэнж сайхан хаа сайгүй нэг ган тайлагдаж зааман одоо гол горих тойрон бүгд одоо сэрэгсэн ийм сайхан жил бол ялангуяа одоо зүүн бүс нутаг дорн тэртээ Сүхбаатараар бол маш сайхан одоо дэлгэр зам болж байна. Ер нь Монгол орн бүхэлдээ сайхан гоё зуныг хамтдаа үзэсгэж байна да. Тэгээ ер нь бол бас нэг 70 орчим хувьд нь их сайхан дэлгэр сайхан зам болсон гэсэн ийм үдэ статистик байна лээ. Тэгээ ер нь бол ялангуяа одоо Сүхбаатарын урдлын сумд энэ төр бол энэ жил бол хонхор болгонд нуур цойрон тогтож ус гарч ингээд сайхан зам боллоо шүү. Нутаг орноор хамгийн сүүлд хийцээч юу? За энэ зам бас нэг сар болчиход ирсэн. Энэ нутаг орноор энэ очиод нуур цойрон одоо тэр сайхан байгааг нэг үзэж харж байгаа багтсаар байгаа ирсэн шүү дээ. За хоёул тэмдгийн санд харагч чинь тийшээ сууж байгаа ярилцгаа. За тийм за. Төрж өссөн Онгон суманда ах トゥ нар нь өнөөдөр бас ажиллаж амьдарч байна. Тэгж байгаа. Миний хоёр эгч нэг ах маань Онгон суманд ажиллаж амьдарч байна. Малчин ийм хүмүүс. Миний хамгийн том эгч бол Доронт аймагт хөдөө мал амьдардаг. За хамгийн том ах маань надад Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилладаг ийм хүн байлаа. Тэгээд миний ах бас энэ ураг удам ялангуяа энэ жаахан шарга дууг олон түгээх одоо юу гэдэг олон түмэнд хүртээх. За энэ Онгон нутагтаа бас энэ жаахан шарга дууныхаа одоо хөшөө дурсгалын бүхий газрыг байгуулах чиглэлээр нэлээд одоо ажил хөдөлмөр хийсэн хүн юм байна. Мэдээж одоо таны ахын зүгээс жаахан шарга дууг бас алдаршуулах энэ дууг одоо бас олонний хүртэл нөгөө хонгорын ширээ дээр нь сайхан одоо зогцлогыг бий болгож морин хуур одоо тэгээд жаахан шаргын бас нэг үг нотыг эдгээс тавьсан ийм зүйл харагдчихсан. Энэ ерөн эзэн хийсэн бүтээн байгуулалт байна. За энэ 2000 оноос эхэлсэн. Би 2000 он цагдаагийн сургууль төгсөөд Онгон сумд хэсгийн төлөөлөгчөөр очиж байлаа. Тэр үед миний одоо хоёр дахь ах нэргүү гэж хүн Онгон сумын нийгхийн одоо колонкийн эрхлэгчээр ажилладаг байсан. Тэгээ би тэд одоо энэ анх тэр одоо дууны үг бичсэн чулууг энэ уулын одоо сайрын уулынхаа ингээс авч очиж тэнд залж ингээд анх хол тэр одоо хонгорынхаа ширээ дээр
жаахан шаргал дууны үгийг бичээд за тэгээд жаахан шаргал дууны анхны одоо уралдааныг зохион байгуулж энэ уралдаанд одоо Монгол улсын одоо гавьяа жүжигчин лам жагуугаас ахуулаад алдарт нөгөө усан шаргуу энэ төр очсон шүү дээ. Тэгээд ингээд онгон суманд жаахан шаргал дуу хэн сайн дуулах вэ гэд тэмцээн болж ингээд 2000 оноос ерөнхийдөө энэ ажил эхэлсэн. Тэгээ 2007, 2012 гээд 2018 за сүүлд 2023 онд тэгээ ер нь бол жоохон ингээд өргөжүүлээд дурсгалынхын зохисмор янз бүрийн юмуудыг шинтгэхэд ингээд явдаг ийм ажил байгаа. Энэ ажлыг одоо гол санаачилсан хүн бол миний тэр одоо том ах дэг гэж юм байна. Манай удам огшааны хөвдөд надад самдаа тийм дуулдаг хүн байдгүй. Би л тэгээд нэг дууссан. Тэгээд манай нутгийн хан бол одоо зөв настангууд зөв одоо сайхан байна гэдэг ингээд. Тэгээд цэргээс харагдаж ирээд 47 цэргээс ирсэн би. Тэгээд 54 онд би аймгийн бүтээр одоо аймгаас намайг улсад шалгаруулад аймагт анхадаа очиж 54 онд очиод Улаанбаатар. Шалгарч явсан. Тий. Тэгээд одоо жаахан шаргай 54 он тэмдэглэл болно. Тоосонда. Энэ жаахан шаргал дууны одоо уралдааныг 2000 оноос ингээд зохион байгуулад гээд таасаа ярьж байна. Энэ уралдаанд одоо гомдорч гэдэг хүний өр хөвгтүүдийн зүгээс бас оролцож за энэ дууг нөгөө түгээн дэлгэрүүлэх юунд оролцож байгаа юм зүйл хэр байна. Тэгээ яг миний одоо дээдлээ яг одоо Скватерын онгон сумдаа малчин байна. Тэгээ борчлон гэж хүн байгаа. Энэ ах маань одоо манайханаас одоо энэ жаахан шаргал дуу дуулдаг ийм хүн байгаа. За мөн тэр нэргүй ахын маань хүү Баяр Магна гэдэг аймгийн нийгмийн даатгал залуу байгаа. Тэр бас штайхан дуулна. Ер нь бол одоо багасаа одоо аавынхаа дуулах, найр хуримдаа дуулах, гэр орондоо одоо хүн амтын ирээл аавыг маань дуулуулна шүү дээ. Тэгэхээр энэ ер нь бол бүгдээрээ бол ая дангийн бол барагцаал мэднэ. Би ч гэсэн бас нэг хүн дагаад бол ерөнхийдөө бас нэг дуулчих юм дээ. Даргаан хошууны одоо төрийн сүлд дуу гэж хэлэхэд болохоор зохиогдохын хувьд бол би түрүүнд хэлээд байгаа тэр 1800 оны сүүл үед зохиогдсон гэж байгаа боловч түгээн дэлгэрүүлэх ялангуяа одоо орчин цагт одоо энэ жаахан шаргал дууг одоо яг гарцаагүй тэр Скватер аймаг Дарган гардын уртын дуу гэдэг загварч гараа батагтаач гэж ярьдаг. Ер нь бол энэ дууг зохиож дуулахад хоёр морьтой гарлаа, хонгорын ширээг давлаа, хонсон гүүгээ ботгоо хоёр нүдэндээ ноностой гэсэн ийм бадаг байдгийг. Тэгэхээр энэ одоо домгондооч дууныхон домгонд нь ч гэсэн одоо тэр одоо хайрт хүүхэн одоо жимт ламынхаа араас явахдаа энэ хонгорын ширээ гэдгээд дамжаад одоо тэр найз нөхдөсөө морь тэрг аваад ингээд явсан гэсэн ийм одоо морь авч явсан гэсэн ийм бас домог байдаг. сургууль төгсөөд онгон сумынхаа эсхийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. За хүүхэд нас сурагч авах байнаас ажил амьдралын гараа бол одоо онгон сумаасаа ихэлсэн ийм юм биш үү дээ. Тэгсэн тий. Би 2000 онд одоо цагдаагийн дээд сургууль төгсөөд тэгээд Скватер аймаг эсхийн төлөөлөгчөд томилогдоод тэгээд тэр үед одоо онгон сумын эсхийн төлөөлөгч Цэдэн Дөрж гэж хүн байжгаад тэтгэврт суугаад ингээд намайг одоо тухайн үед засаг дарга байсан Бадарчгаа одоо аймгийн дарга цагдаагийн дарга нартай санал тавиад ингээд би онгон суманд эсхийн төлөөлөгчөөр яг 1 жил ажиллаад ингээд Баян дэлгэр суманд өлцөө 2 жил ажиллаад ингээд би Улаанбаатар хот руу ирж ирсэн. Тэрнээсээс яг амьдралынхаа гараагч сургууль одоо бүх юм л тэр нутаг баснд ингээд шингэсэн л байгаа л. Гэр бүл бас онгон сумаасаа тий манай гэр бүлийн хүн соёлмоо гэж байгаа. Тэгээ Яндан Жавцын соёлмоо гэдэг юм. Бид хоёр бол 10 жилийн нэг анги. За. Тий тэгээд одоо 2007 онд гэр бүл болсон. Одоо сайхан 5 хүүхэдтэй өнөр өтгөл сайхан амьдарч байна. Авгаа маань одоо нийслэлийн үйлдвэрчний хэвлэлийн гээд бас нийслэлийн том байгууллагын бас дарга хийгээд өөдлөхөөл үүднээсээ гэж үг байдаг. Сум орон нутагтаа бас за тухайн үеийнхаа залуучуудтай анги хамт олонтойгоо найз нөхдөдтэйгээ нийлээд онгон сумынхаа хаалгыг одоо хийх одоо юм санаачлаг гарч ирсэн. Тэрийгээ бас бүтээж ирсэн гэсэн ийм яриаг сонсч байсан. Тий.
Яг гоо бид нар 96 онд 10 төгссөн. Тэгэхээр 2011 онд 15 жилээ болоод бас нэлээд өргөн тэмдэглэсэн Улаанбаатар хотыг тэмдэглэж ирсэн. Тэгээд тухайн үедээ одоо банд мэт санаачлаад найзуудынхаа одоо ихтгэл дэмжлэгийг аваад хүн болгоноос одоо тодорхой хэмжээний мөнгө татаад тэгээд одоо онгон нутагт ажил хийя, ямар юм хийх вэ, яах вэ гэдэг. Тэгээд сум орон нутгийн тухайн үеийн удирдлагуудтай зөвшөлдсөд ер нь онгон сум руу орж ирэхэд нэг хаалга хаашаа орж байгаа нь ямар гоцор нутг руу орж байгааг нь мэддэхгүй байна. Тийм учраас нэг хаалга хийя гэдэг. Тэгээ одоо бид нар нэг 2011 оныхоо хавар 6 сард анх одоо онгон сум гэсэн тэр хаалгыг хийж анги хамт олноороо тухайн одоо сумдаа үлээлгэж өгсөн. Тий. Яг гоо тэр бол юу хэлэх гээд байна гэхээр ер нь бол хүмүүсийн итгэл сэтгэлийг бас чиглүүлээд жолоодож чадвал тодорхой хэмжээний ажлыг бүтээх, санхүүг босгох юм боломж болцоо байдгийн байна гэдгийг харсан. Яг ямар зүйлийг бас эрхэмж, ямар зүйлийг бэлэгдэж тэр хаалгыг та нүхтэй. Тэг яг бид нар чинь 10 жил төгсний 15 жил Эрдэм номтой ерөнхийдөө холбоотой. Тэгээд тэр зураг эскиз нь бол ерөнхийдөө одоо үүдгийг дийлгээд ингээд тавьсан номны хэлбэртэй. За тэгээд хоёр хэсэг ийм шулуун хэсгээс бүрдэж байгаа. Нэгийг нь бол одоо биер үзэг. За нөгөө талынх нь бол бас дэвтрийг хавцчихсан одоо ингэж Юмхнаар юм хийж болдгоо гэдгийг жишээ. Тэр найзууд маань одоо хүртэл онгон сумд ажиллаж амьдарч байна. Бүхэл хаврынхаа ажлыг л ямар ч байсан тэр хаалгыг тэр чинь бас ч гэж одоо нөхс шууд ухахгаас ахуулаад цементын зуурн мод чулуу хадна гэд ууггүй их ажлыг тэр залуучууд бас өөрсдийнхөө өсөлт эрмэлзлээр хийжсэн да тийм. Залуучууд нэгдээд ухтах, үдэх гэдэг өөрөө хамгийн гоё ёс байдаг Монгол улсад. За тэр ч утгаараа гаднаас орж ирж байгаа улсуудаа ухтаа авж байгаа, үдэн гаргаж байгаа тэр орчин бол өөрөө бас юм өвөрмөц нэг одоо том байгууламж гэхээсээ илүү өвөрмөц онцлогийг хаана орж ирв, ямар байгууллага, ямар одоо сум байна гэдгийг жишээлбэл тэр ард дээр нь онгон сумын үүсэл хөгжлийн талаар онгон сумын энэ хавиргын буулгад одоо хизээ ирсэн. За тэгээд энэ газар зүйн байршил, түүх дурсгалын газрууд нь хаагур байдгийг их талаар мэдээлэлүүд байж байгаа. За урт тал дээр нь бол Гомбожгүй Миндоё гэж одоо манай нутгийн алдартай яруу найрагчийн онгон утаг гэсэн ийм шүлэг бас бичигдсэн. Ингээл одоо тухайн үедээ бид нар бас ихээр аштайхал юм хүлээлгэж өгч ирсэн тий. Нутаг орныхоо ирээдүйн хөгжлийг хэрхэн хардаг вэ? Ер нь бол хөгжих боломж болцоо байгаа. Ягаад гэвэл манай сум бол одоо потенциалны баггүй юу? Одоо мал зөргийн хувьд ч тэр, за байршил юмны хувьд ч тэр, за эргээд одоо үүдээ дахиад одоо хүн ардын хувьд ч тэр ер нь бол тодорхой хэмжээнд хөгжиж Сүхбаатар аймгийн хэмжээнд жишг сум болох ийм боломж болцоо бол байгаа. Төрж өссөн нутгийн бахархал. За яг нь Сүхбаатар аймгийн онгон сум гэдэг бол одоо олон бахархал байна. Одоо үүдээ 5 толгойн одоо олдвор газраас олдож байгаа эртний 13 дугаар зууны үеийн одоо олдвор. За тэгээд тэр нутаг усны өөрийн онцлог одоо тал хээр хосолсон ийм газар шүү дээ. Тэгээд тэр нутаг оронд бас түүх дурсгалын одоо зохицол бүрхшөөнөөс гадна одоо түүх нэр бүхий хүмүүс бас ажиллаж амьдарч байсан ийм нутаг. Жишээлбэл одоо Даргангийн жаахан шарга гэхэд энэ зохиож дууссан хүн бол энэ Сүхбаатар аймгийн онгон сумын угдаж явдаг хүмүүс байна. За Торой байна тэгээд одоо алдартай Шилэнсээр байж байгаа. За энэ Торой банд бол мөн Сүхбаатар аймгийн онгон сумын нутагч төрж өссөн гэдэг юм уу ийм. За сүүлийн үед бас манай онгон сумаас бас дэжгүй сайн морд бөхчүүд бас гарч байна. Тийм. Хал байлгүй байх. Бөхчлөн гэдэг энэ хүн сум орондоо хэрхэн сэтгэлээж хилээж явдаг хувь хүний хувьд. Хүнд бол одоо төрсөн нутаг бас хамгийн нандин шүү дээ. Тэ яг л тэр тогдын сэтгэлийн үзүүртэл уяатай байж байдаг малч гэсэн адуу хүртэлгүйгээд нутагтай хайртагтай адилхан тэр нутаг орны талаар бол бодол байлгүй яах вэ? Ботхоос гадна оролцох хэрэгтэй тий. 20 жилийн өмнө л одоо сумын засаг дааг гэдэг тухайн үед одоо бор гэж хүн байлаа. Тэр хүн ирээл дарах хэмжээ ярих л би очиод бас тэгвэл яас инкүүл яас гэж яриа суужсэн. Тэгэхээр нутаг орно гэсэн сэтгэл хүн болгонд байгаа. Тэрний нэгэн адил
одоо бас нутагтаа нутгаа би ч одоо ер нь бол 100 өвлөл одоо нэг одоо нутагтаа очдөг хүмүүс 100 амралтаа аваад одоо дээшээгээ сайхан одоо хангаад дээшээгээ гадаад дотоод явдаг би бол Онгонд очичлаа сар байжхал эртий. Тэгэхээр нутаг орон байна, тэнд бас ах дүү нар байна. Одоо бид нар ярьж байгаа бүсчсэн хөгжил бүсчилж яаж хөгжүүлэх үү? Одоо яаж төвлөрүүлэх үү гэх юм аа те. Тэр чинь дахиад нөгөө нэг газар зүйн байршил тэр суурин дэд энэтэй холбоотой байхгүй. Тэгэхээр ер нь бол цаашдаа бол бас энэ сум бол дахиад ядаж л одоо онцгой байдлын чиглэлийн нэг одоо нэгж байгуулъя гэхэд Онгон сумд байгуулах нь хамгийн зөв баггүй яагаад тэгэхээр ийшээгаа наран 50 баян дэлгэр 80 дарган одоо 60 тэгэхээр одоо аврах үйлчлэгч гэдэг юм янз бүрийн байдлаар үүсгэх. Тэгэхээр энэ талаас нь бол тэр сум орон нутгийг бас нэг ингээд юм бүсчилсэн энэ байршил энэ талаас нь хөгжих боломж болцоотой л гэж үздэг. Альва юмны хөгжлийн гол нөгөө хөдөлгөгч хүч түлхүүр нь бол ерөөсөө нөгөө сайн боловсруулч гэдэг. Сум орон нутгийн иргэдийг нөгөө боловсралтай болгох. Нөгөө хүний ухамсарыг сайжруулахгүйгээр аливаа зүйлийг хийгээд ямар ч амжилт олдгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тухайн одоо сум орон нутгийн иргэдийн ухамсарт нөлөөлөх нөгөөтэй талаараа сайн боловсруулчин бэлтгэх. Энэ тал дээр бас нэг сум орон нутгийг нутгийн зөвлөл гэдэг юм уу гэж хамтарч ажилладаг ийм зөвлөд ямар зөвлөд байна. Энийг та бас тодорхойлж байна. Тэгээ ер нь бол одоо сумдад бол сумд аль сумд нэг 2 цөм байгуулга байгаа шүү дээ. Нэг нь бол эмнэлэг, нөгөөх нь бол боловсролын байгууллага буюу сургууль цэцэрлэг. Тэгэхээр энд үйлчлэгээ ямар байна? Тэр утгаараа амьдралын чанар одоо энэ юмуд нь өөрчлөгдөх өөр байхдаг. Тэгэхээр манай сум бол би түрүүнд хэлсэнтэй ер нь бол сургалтын хувьд багш нарын хувьд бол нэлээд тийм сайн чадамжтай байсан. За одоо ч гэсэн их хахтар муудаг авах. Гэхдээ энийг дахиад тавтан сургах, дээрээс нь тэр одоо шилдэг багш нарыг ажиллаж амжих нөхцөл боломжоор энэ сумын иргэд болон захиргаа тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг тэр байх юм бол бас их одоо сайн болсон хүчин нэгдүгээрт ажиллан тэрийг дагаа сургалтын чанар сайжирна. Ер нь бол ядуурлаас гэдэг юм уу хөгжил авчрах гол түлхүүр чинь бол дэчрэг боловсрол шүү дээ. Тэгэхээр тэр боловсрол чухал багсаа дараа нэмлэгийн үйлчлэгээ буюу эрүүл мэнд энэ эрүүл мэндийн үйлчлэгийг ер нь одоо хаасайг бол юм жоохон сулхан байна. Хуучин бол манай сумын чинь сумн дээр хүүхдэд төрүүлждэг. За жижиг янз бүрийн хагалгыг тэндээ хийждэг гэх мэтчтэл байсан. Одоо бол бүх юм л сум бас аймаг болж ирсэн байна л да. Би яагаад сумын хөгжил за тэр дундаа онгон сум гэж онцолж асуугаад байгаа гэхээр за улсын хурлын гишүүн Авралын хотын галтын сайд Батцуур гишүүний бас нэг яриа байна л да. Энийг хамтдаа ойлоо дэлгэцэн дээрээс сонсчоод эргээд яриагаа үргэлжлүүлээ. За. Тэгээ манай бөхчлөөний хувьд бол альч талаасаа одоо бас орон нутагт бол зайлшгүй сууршин ажиллах юм хүч чадал нь бол бий болсон хүн гэж хардаг. Яагаад гэвэл нэгдүгээр тухайн одоо сум нутагта төрсөн өссөн мөн одоо тентхийн сайн манай монголчууд бол сайн хүний өөр сүйтгэүний оног гэдэг. Одоо удам судартай домогт юм хүмүүсийн удам. За дээр нь бөхчлөөний ах одоо Гомбодож Адя гэдэг хүн чинь бол Сүхбаатар аймагт бас ардчлалын зам мөрийг анх шангийн татаж гаргаж ирсэн. Өнөөдрийн бед бүхнийг үйлдвэрлэсэн хүмүүс байхгүй юу? Өнөөдрийн бед бүхнийг үйлдвэрлэсэн хүмүүсээ гэдэг чинь хөнгө гэдэг чинь өнөөдөр Сүхбаатар аймгийн хөгжлийн суурийг тавьсан хөл гэсэн. Ийм одоо гэр бүл төссөн. Тэг өөрөө бас эрх зүйн одоо өндөр мэдлэгтэй цагдаа одоо мөрдөн байцаа халуу одоо мөн одоо Улаанбаатар хот аймаг орон нутгад бүх газрууд бас ажиллаж үзэжсэн. Тэгээ бас нутгаа гэсэн сэтгэлтэй сумд одоо аймагт ажиллаж байхдаа сумаа гэдэг Улаанбаатар хотод ажиллаж байхдаа аймгаа сумаа гэдэг тэнд байгаа нутгийн зөвлөл олон нийтийн байгууллага одоо бүх зүйлд сэтгэл гаргаад ажилладаг. Хүн мэдлэгтэй байж болно, чадвартай байж болно. Сэтгэлгүй бол тэр үр өгөөж нь гарахгүй. Тийм учраас тэр бүх чадваруудыг эзэмсэний дээр нутгаан гэсэн өөрийн гэсэн сэтгэлтэй ийм залуу болсон хүчин дээр өөрөө
бас хүмүүсийг соргох, мэдүүлэх тийм одоо бас авиас бэлэгтэй юм залуу. Онгон сумынхаа хөгжилд одоо та бидний үеийн залуучууд нутаг орныхоо хөгжилд нөгөө бие сэтгэл санаагаа чилээх цаг нь болсон гэж харж байгаа. Тэгээ ер нь бол одоо түрүүнд ярьж энэ төр нутгаа гэх сэтгэл гээ те мэд хүн болгол байгаа да нутгийн салаа хаштайхан пост байхлаар дор нь коммент бичдэг ч юм уу шеэрлдэг ч гэдэм үү лайк таардаг ч гэдэм үү те. Тэгэхээр энэ бол мэдээж нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хийж байна. А тэгвэл миний бас нэг ажил нь бол ер нь оролцсон гэж байна. Тэ энэ одоо сум орнд нөхцөл байдал ямар байдгийг, ямар болгомоор байгаа тэрийг хүмүүс тайлбарлаж, яриулах, ойлгуулах тий. Тэгээд одоо үүдээ энэ аймаг орон нутгаас улсаас сумыг хөгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх талаар одоо нэг бодлого шийдвэр гарч штэ тий. Энийг бас бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд өөрийн хүч одоо мэдлэг боловсрол энэ бүх юма бас зориулъя. Тэгээд одоо онгон нутгийн бас сайхан хөгжүүлэхэд оролцох ийм хүсэлтэй байгаа. Ер нь бол бид нар ярьд юм л да. Ер нь бол энэ 330 хэдэн сум бол хөгжинэ. Одоо тэгээд 5 жилийн дараа юм уу 50 жилийн дараа юм уу ямар ч байсан орчин цагийн суурин болж орчин цагийн зах зээл хөл агараа нийлүүлж ашиг орлоготой амьдрал авахын амьдрах нөхцөл нь сайжирсан ийм суурин тосгод олон болно. Тэгэхээр энэний ихний ядаж одоо юу гэдэг 30-т ч юм уу 50-т ч юм уу онгон сум баймар байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэхийн тулд бид нар өөрсдөө ер нь оролцох хэрэгтэй юм байна. Энэ сум орон нутгийг хэрэгжүүлэхэд одоо гэдгийг улс орныхоо энэ бодож байгаа бодлого хэрэгжүүлж байгаа ажилд өөрийн гэсэн оюун ухаан хүчний тусламжаа оруулах хэрэгтэй юм байна. Миний ер нь бол гол санаа бол сая хэлээд байгаа тийм. Зүгээр нэг одоо үгүй хурал болонгууд очичоод нутгийн зөвлөлийн юм хандив болонгууд нэг билет авчаад ч юм уу эсвэл нэг 100 болонгууд нэг тодорхой хэмжээний хандив чиглүүлчихэд ингээд байх нь яг өөрөө ингээд оролцоод яг тэр сум орон нутгийг хөгжил одоо жишээлбэл манай сумын одоо ерөнхий төлөвлөлт хийж байгаа. Одоо энэ бол нэг 2035 он гэхэд ийм болно. За нийт нэг 5,000 гаруй хүн амтай болно энэ төр гэсэн ийм төсөөлөлт төлөвлөлт хийж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хэрэгжүүлэх, энэ ажлыг хийхэд дээрээс нь түүний яриад байгаа тэр хөдөө аж ахуйг орчин үед яаж залж чиглүүлж удирдах боломж болцоо байгаад байгаа. Энийг бас сум орон нутагтаа хэрэгжүүлэхэд бас гар буй оролцъё гэсэн ийм л өсөлт оромжлол байна. Нэвтрүүлгийнхэнд таны танилцуулган дээр бас нөгөө малчтад туслах нийгэмлэгийн тэргүүн гэсэн танилцуулагдчихсан. Ер нь малчтад туслах нийгэмлэгийн яг үндсэн чиг үүрэг нь юу юм бэ? За би өөрөө цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан тий. Би малчин айлын хүүхэд. Би одоо сонсогч хэсгийн төлөвлөгчөөс авахуулаад төвийн аппарат засгийн дарга хүртлээ цагдаагийн дэд орнодоо цол хүртлээ явсан. За тэгээд энэний сүүлийн одоо 6 жил нь бол малын болгоон гэмт хэрэгтэй тэмцэх буюу одоо энэ малчдын эд хөрөнгөөр хохирож байгаа энэ асуудлыг дагнаж ингээд ажилласан юм байна. Тэгээд ингээд цагдаагаас би 2020 он тэтгэврт одоо цэргийн байнгын тэтгэврт суугаад тэгээ 21 22 онд хүмүүстэй ярьж гад энийг 22 оны намар анх энэ байгууллагыг байгуулсан. Тэгээ энэ байгууллагт бол одоо Монгол улсын соёлын гавьяа зэтгүүлтийн шагдар сургууль. За тэр Монгол улсын гавьяат малчин гом бочир. За тэгээд манай надтай мөр зэрэгсэж ажиллаж байсан бэлтгэдэг торондоо ган зөрөг. За манай багш хуулийн доктор Батцэрэг гэдэг юм биднээс нийлээд төрийн бус байгууллага байгуулсан. Тэгэхээр энэ төрийн бус байгууллага яагаад энэ малчтад туслах нийгэмлэг гэсэн ийм нэртэй болсон юм бэ гэхлээр ер нь малчтад тусламж хэрэгтэй байна. Дэд чирэг өвс тоос одоо юу гэдэг атлан бордоо гэх юм уу тусламж хэрэгтэй те. Тэрнээс гадна ямар тусламж хэрэгтэй вэ гэхлээр жишээлбэл залуу малчтад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр эрүүл мэндийн үйлчлэгийг одоо ойртуулах чиглэлээр шиг гэдэг юм уу төрд бас нэг ингэж дуу хоолой хүргэж идэг ийм механизм хэрэгтэй байна. Малчт чинь ер нь бол мөрөө он чадахгүй болоод юм уу машина он чадахгүй болоод холойж чадахгүй нэлээд хүндэрсэн үед эмнэлгийн тусламж аваад байна. Энэ хүмүүст эрүүл мэндийн чиглэлээр ер нь зөвлөмж үйлчлэгээ энэ юмнуудыг бас төр засагт ингээд одоо хүргэж идэг ийм байгууллага хэрэгтэй байна. Нэг. За хоёрдугаарт нь 5 чиглэлтэй ер нь л одоо малч салбарын төлөвлөлтүүдийг оруулдаг. Яг эрүүл мэнд. За одоо нөгөө
тань мэдгүй сурталчлах тал руу, хууль эрх зүйн тал руу нэг юм. Тэгээд одоо үүдээ санхүүгийн мэдлэг олох хэрэгтэй байна. За дээрэс нь тэр хуулийн эрх зүй, төрийн үйлчлэгээний талаар мэдлэг олох хэрэгтэй байна. За ер нь бол малчдын гол амжиргааны гол их үүсвэр бол мал. Тэгэхээр бид нар өнөөдөр малаа энэ Улаанбаатар хамгийн цаатал нь Улаанбаатар за хурдны морил шиг нэг уус ховд орж байгаа шиг байгаа тийм. Ер нь энэ Монгол улсынхаа нутаг дэвсгэрдээ зарж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ингэж зараад байна гэхээр бидний мал эрүүл биш байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллага манай малын малыг өвчтэй гэж үзээд гадаад зах зээл энэ нийлүүлэхийг хориглоод байна. Тэгэхээр энэ имиж нь гол одоо гэдэг даван туулах арга бол мал эмнэлгийн үйлчлэгээ. Тэгэхээр мал эмнэлгийн үйлчлэгээний ач холбогдол, мал эмнэлгийн үйлчлэгээний чанар чансаа ач холбогдлын талаар хүмүүст тэр нь ойлгуулах хэрэгтэй юм байна. Мал эмнэлгийн байгууллагатай бас би ч өөрөө бас нэлээд хамтарч ажиллаж байсан цагдаад байхдаа ягаад гэвэл малын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мал махыг төвсөрөн газар нийлүүлэхтэй холбоотой ажлыг чинь мал эмнэлгийн газар харьцдаг шүү дээ. Тэгэхээр энд одоо гарал үүсгийн гэрчлэгээ гэдэг бичиг байж байгаа. Тэгээ энэ бичгийг бас боловсронгуй болгох талаар бас мал эмнэлгийн байгууллагатай бас ажиллаж байсан. Тэгэхээр малыг гадаад зах зээл борлуулах юм бол илүү өндөр ашиг орлого олох боломж байгаад байгаа. Тэгэхээр энэ мал эмнэлгийн үйлчлэгээний талаар за дараачих нь одоо тэр шинэ арга технологи гэх юм уу тэр мал малганы орчин цагийн мал малганы талаар хэвчээ. Иймэрхүү талаараа хүмүүстэй яриад уулзаад явдаг л ийм л байгууллага байна. Ерөөсөө л нөгөө зод болоход нэг өвс аваач тараадаг биш тийм үү? Тий. Ерөөсөө малчдын боловсролд анхаарсан. Тий, ер нь л нэг тийм одоо бид нар бас нэг контент бэлдэх гээд янз бүрийн хүмүүстэй хамтраад ингээл явж байгаа. Жишээлбэл багийн засаг дарга гэдэг хэлээр одоо ямар хүн байх вэ? Магадгүй одоо үүдээ Говьлтай аймгийн Халиун сумын 5 дугаар багийн засаг дарга Дорж гэдэг хүн ийм байдаг аахгүй юу? Багийн засаг дарга гэдэг чинь малчин хүнд орон нутаг яг ийм ажил хийдэг хүнийг багийн засаг дарга. Тэрнээс үүш одоо ах トゥ угаар нийлээд одоо олон ах トゥ утэй нь одоо багийн засаг дарга болдог ч юм. Эсвэл за энийгээ нэг болгох ч гэдэг юм. Тэгэхээр дараа нь улс төрийн намууд ч гэсэн тий. Та нар тэр Говьлтай аймгийн Халиун сумын 5 дугаар багийн засаг дарга Доржийг хар. Тийм хүн нэр дэвшүүлж та нар багийн засаг даргатай болно гэж яар. Тэрнээс биш энэ хүн чинь болохгүй байж гэдэг юм уу. Ингээд энэ мэдээллүүдийг хооронд нь уяах энэ малчтай толгойтой мэдээллүүдийг түгээх гэсэн ийм л гол зорилго нь бол манай байгууллага бол ийм Монгол хүний итгэмтгий гэдэг юм уу хүнд нөгөө найддаг ийм зан чанараас олж малчт бас алдаад байна гэдэг юм харагддаг сүүлийн жилүүд. Тухайлх юм бол сайхан мал сурга машин дээр нь очиад сүлжээ оронгууд ансрууч хийж гнэгээд малч байдгүй мөнгөч байхгүй ийм тохиолдлууд бас өнгөрсөн жил харагдаад бас яг энэ тохиолдолд бас танаа нийгэмлэгийн зүгээс үл тэр малчтай зөвлөгөө мэдээл тусламжийг өгөх. Тий. Эрх зүйн бүрдүүлэх ийм төрлийн бас байгууллага гэж ойлгож байна. Тий. Ер нь бол эрх зүйн бид нар жишээлбэл одоо гэдгийг 109 гээд би цагтаад байхдаа төдөөч яам дээр одоо байгаад одоо байна уу юу? Ямар ч байсан 109 гээд одоо шууд ингээд малчин ярьдаг. Ийм утсыг төдөөч яамны санхүүжилтээр бид нар одоо гол асуудал нь бол энэ малын олгоо холбоотой. За дараа нь бол малын түүхий бүтээгдэхүүний үн ханшлт авлахтай холбоотой гэсэн ийм хоёр зорилгоор өдөөж байгаа юмдаар байгуулсан. Тэгэхээр энэ малчтад үгдгийн эрх зүй мэдлэг тутаг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо үгдгийн малчин хүн гэдэг юм уу хөдөөний болтой хүн одоо үгдгийн Улаанбаатарт ороод ирэх юм бол ер нь бол нэг цахаас авах бол дээрлэхэд байгаа шүү дээ. Одоо машин байлаа гэхэд сигналдах ч юм уу. За нэг халаасны холгооч байлаа гэхэд очиод оролдох ч юм уу. За зах дээр очих юм бол бас нэг малцаад хэдэн төгрөгийг авчиж гэсэн синастгэлтэй хүмүүс байхыг үүсэхгүй. Тэгэхээр энэ хүмүүст тодорхой хэмжээний тийм эрх зүй мэдлэг хэрэгтэй байна. За энэ мэдлэгийг олгох юм бол бид нар бас тусгай дугаарын утас гэдэг төсөлтөд явсан тэр бас нэлээд санхүүгийн асуудал дээрээс нэг байнгын ажиллагаатай байхын тулд операторынтэй хэрэгтэй юм л. Ер нь тэгтээ бол иймэрхүү мэдээллийг саяхан шиг ийм мэдээллийг хүмүүст эхлээд өгчих хэрэгтэй байхгүй. За та байна шүү дээ тий. Малаа ингээд өгөө явуулж болдгүй шүү. Жишээлбэл ингэчлээ гэдэг. Ийм тохиолдол зөндөө байдаг. Жишээлбэл одоо гэдэг малчин баттай ч юм уу очиод эхлээд нэг 10-ыг мөнгөний төлж авчаад дараа нэг 20-ыг мөнгөний төлж авчаад тий. Дараа нь одоо үгдгийг 100 авахдаа 10-ынхаа мөнгийг өгчөөд 90-ийнхаа мөнгийг би дараа нэг өгнө гэж хэлээд ингээд залиад алга болчихдог байхгүй.
Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр манай нэг малчтын өөрсдийн одоо генийн хитэмтгий бие биендээ яг энэ өөрийнхөө хонхор тойрсон хүмүүсийнхаа одоо зан аашаар тэр заллигч этгээдүүдийг хохирч болоод байгаа байхгүй. Хулгайчунд хамгийн амархан нэг олзлогддог хоёр төрлийн хүн байдаг гэж. Оноотой болгоод гаргацсан. Нэг нь малч, нэг нь цагтаа байдаг гэж. Малчин хүн гений хитэмтгий загаас болоод хулгайчунд олзлогдоод байдаг. Цагтаа энэ намайг яадгийг гэж хамаг юмос сул тавьж аваад бүх юм алддаг гэсэн. Энэ бол өөрөө нэг юм батлагдсан үнэ гэдэг ийм зүйлийг хэлээд. Тэгэхээр яалтчгүй л одоо бас малчад хаана энэ улсуудад нөгөө малчин хүн бол тэрнтэй тэрнгүү нөгөө мянган мэрэгжлийн эзэнгээд тодтогцсон тэр улсуудыг алдаршуулсан ийм ардын үг байгаад байдаг. Энэ дээр нь буцаагаад нөгөө хууль эрх зүйн мэдлэг малчдад яг өнөөдөр юу хэрэгтэй байгааг бас ингэж хэрэгжүүл санаачилж байгаа. Танд бас баярлалаа гэдэг тэр үгийг нийт үзэгчдийнхээ өмнөөс хэлхийг хүсэж байна. Тэгээ бас соёлын гавь зүтгэлтэн сэтгүүлч Шагдар Сурангуй бас энэ дэр нэг өөрийнхөө талаар энэ нийгмийнхаа талаар бас товчхон яриа өгсөн бас энийг хоёулаа хамтдаа хараад яриагаа өргөжлөө. Би Монголын ариадууд байх үеэс энэ Бөхчлөн гэдэг залуутай танилцж ирсэн. Малын хулгайн гэмт хэрэг маш их гардаг. За сүүлдээ бүр тийм зохион байгуулалтанд орсон бүлэг хулгайчид бүр нөгөө уургачин, уутчин гэдэг шиг одоо авдаг бүлэгтэй, дамжуулдаг бүлэгтэй, алж нь ядалдаг бүлэгтэй ийм гэцүү нэг цаг байсан. Тэр үед энэ Бөхчлөн цагдаа одоо энэ малын хулгайтай тэмцэх чиглэлээр маш эрчимтэй ажилладаг ийм залуу байлаа. Энийч хүчинд сүүлдээ бид нар малын хулгайтай тэмцэх тухай хууль гаргаж, хуулийг санаачилж, боловсруулж, улсын их хурлд оруулж, батлуулж ингэж байж одоо малын хулгайн гэмт хэргийг тассан зогсоох, бууруулах энэ ажлыг бол амжилттай шийдвэрлсэн ийм хүмүүсийн нэг гол одоо хүн энэ Бөхчлөн цагдаа байсан юм. Тэр үеэс л бид нэр хамтарч ажилладаг, бие бинийгээ мэддэг юм болсон доо. Онгон сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа ерөн хэр идэвхтэй явдаг вэ? За яг нутгийн зөвлөл байгаа. Энэ маань Улаанбаатар гэж байж байгаа дараа нь адья одоо олонгуудаа Шагдар Сурангуй гэдэг энэ дэр байна. Яг нутгийн зөвлөл гэдэг утгаараа тойроод бас хүмүүс уулзаж уулзраал явдаг. Тэгэхдээ ер нь бид нар бас саяхан нутгийн зөвлөлийнхаа дэд тэргүүн дэд нарийн бичиг гэдэг хүмүүстэй уулзсан. За үйл ажиллагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. 100 жил одоо болох гэж байна. Сумын 100 жил. Тэгээ энэ дээр одоо гол хөдөлгөх хүчийн нэг нь бол энэ нутгийн зөвлөл байна. Нутгийн зөвлөлөө хэдүүлэн тойроод идэвхжүүлээд ингээд ямар байна гэдэг асуулаараа нэлээд ярьцгаасан. Бас нэг дагуулаа тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй ингээд байж байгаа нутгийн зөвлөлийн сая ирсэн удирдлагууд бол ерөнхийдөө тгий одоо нутгийн зөвлөлийн ажилд оролцъё гэсэн ийм л өсөлт нэмэлттэй байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нутгийн зөвлөл маань өөрөө одоо чадвахын асуудал байна шүү дээ. Тэгэхээр тэрийг чадвартай болгох нь дахиад удирдах байгаа хүмүүсийн менежментийн асуудал. Үнэхээр сайн нутгийн зөвлөлүүд байна тий. Тэд нар бол манай нутгийн зөвлөлтөд адилхан статустай байгаа. Тэгэхээр тэдний чадаад эдгээр одоо гэдэг муу байна ч гэдэг юм уу сулхан байна гэдэг ингээ ярих нь бол утгагүй байна. Гэхдээ ер нь бол тэр хүмүүсийн хэмжээнд хүрч ажиллах хэрэгтэй. Онгон сум одоо миний мэдхийн урлаг соёлын салбарт бол бас томоохон төлөвлөлт болсон. Усад бол нийлээд ус үйдэг. За одоо өрний дугаараа олно танигдсан Андбаатарын Мөнхбат. За шуурлагын салбарт гэхэд өөскөө. За тэгээд хуулийн хэлтийн салбарт гэхэд та гэдэг юм уу. Ингээд одоо бас олон салбарсууд. Бүтээрийн яриа онгон сумын түүхт одоо 100 жилийн ухтал болгож яриа эхэлсэн бол өнөөдөр бас сум орон нутгийн хөгжлийг ярьлаа. Сум орон нутгийн ирээдүйн чиг хандлагыг ярьлаа. Таны аав ээжийн өвөө эмээгийн бий болгосон тэр жоохон шарга дууны талаар ярьлаа. Амттай сайхан яриа өрнүүлж
цаг зав гаргасан танд баярлалаа. За нэвтрүүлэгтээ орцуулсан та бүхэнд баярлалаа. Тий. Та бүхний одоо бүтээлд ажлын амжилт сайн сайхан бүхний хүсье яриа ёо.